Монгол Улсын засгийн газар Европын сэргээн босгол хөгжлийн банкны хооронд 2024 оны 4 сарын 26-ны өдөр Тархуу уул аймагт шинэ нэгдсэн эмнэлэг барихаар гэрээ байгуулсан байгаа. Яг энэ хүрээндээ 59.9 сая долларын хөрөнгө оруулалтаар зээлийн гэрээ мөн буцалтгүй тусламж гэсэн байдлаар бол энэ нэгдсэн эмнэлэг бол баригдахаар одоо зохион байгуулагдсан. За яг нэгдсэн эмнэлэг нь бол өөрөө 4 корпус эмнэлэг баригдана. Нэгт нь бол одоо яг хэвтүүлэн эмчлэх хэсэг, хоёрт нь амбулаторийн хэсэг, гуравт нь түргэн тусламж буюу энэ эмгэг судлалын хэсэг, за дөрөвт нь бол халдвартын эмнэлэг гэсэн ийм 4 корпус эмнэлэг бол баригдаж байгаа. За энэ нь бол олон улсын яг стандартад нийцсэн хамгийн сүүлийн үеийн одоо өдөө орон нутагт баригдаж байгаа хамгийн том эмнэлэг байгаа. За манайд яг энэ шинэ эмнэлэг баригдах болсон нөхцөл нь бол одоо яг Европын сэргээн босголтын банкнаас бол ирж бас анхны үнэлгээг хийгдсэн. Ингэж үнэлгээ хийхдээ бол одоо манай бас стандарт яг хуучин эмнэлгийн маань стандарт үйл ажиллагаа бол бас орчин үеийн шаардлагыг бол хангахгүй байна гэж л бас үзсэн байгаа. За манай энэ хуучин нэгдсэн эмнэлэг маань 1972-оос 78 оны хооронд баригдсан хамгийн багадаа 50-55 жил болж байгаа. Яг хүний эрүүл ахуйн шаардлага хангадгүй мөн агааржуулалтын систем болон нарны тусгал гэрэлтүүлэг гээд яг эрүүл ахуйн өнөөдрийн шаардлагыг бол хангахгүй байгаа. Энэ хуучин нэгдсэн эмнэлэг маань анх 30,000 амтад яг төлөвлөгдөж үйл ажиллагаанд эхэлж ирсэн. Өнөөдрийн байдлаар бол 100-аас 120,000 хүнд бол энэ эмнэлэг маань тусламж үйлчилгээ үзүүлж байгаа. Яг ийм учраас өнөөдрийн одоо бас хүн амт үзүүлэх тусламж үйлчилгээний цар хүрээг юм бол дийлэхгүй болсон. Ийм ч учраас бид нар одоо дараагийн яг шинэ нэгдсэн эмнэлэг барих зайлшгүй шаардлага үүссэн. Энэ нэгдсэн эмнэлэг нь шинэ баригдах нэгдсэн эмнэлэг нь бол одоо бүсийн хэмжээнд үзүүлэх тусламж үйлчилгээний одоо гол цөм байж ажилланаа. За Тархуу уул аймагт төлөвлөгдөж байгаа Монгол Улсын засгийн газар болон Европын сэргээн босголтын банкны хооронд хийсэн гэрээний дагуу баригдахаар төлөвлөж байгаа эмнэлэг маань яг орчин үеийн буюу ялангуяа энэ орчин үеийн эмчилгээний стандартыг хангасан тэгээ агааржуулалт, тоног төхөөрөмж, мөн яг хүчний аюулгүй байдлыг хангасан байдлаар бол нэлээд онцлогтой эмнэлэг бол баригдахаар ингээд төлөвлөгдөд явж байгаа. Тэгээ мөн энэний нэг онцлог тал нөх юм бол ялангуяа энэ төвөн бүсийн өрөөнд яг энэ евро стандартыг хангасан тэгээ эмнэлгийн тусламж үйлчилгээгээр одоо үзүүлэх ялангуяа сүүлийн үеийн чиг хандлага буюу өдрийн эмчилгээг ер нь бол зохилон үзүүлэх ийм стандартаар баригдаж байгаа. За та бүхэн мэдж байгаагаар бол одоогийн нэгдсэн эмнэлэг манай 419 ортой ер нь бол хэвтүүлийн эмчлэх чиглэлүүгээ байдаг бол тухайн энэ баригдаж байгаа барилга маань 250 ортой. Мөн яг онцлог нь яг энэ одоо санхүүжилттэй холбоотой мөн энэ эрүүл мэндийн системтэй холбоотойгоор хэвтэх орны тоо бол 100. Гэхдээ өдрийн эмчилгээг бол давмгай үзүүлэх. Ялангуяа энэ дэр өдрийн мэслийн эмчилгээний блок байгаа. Одоо энэ төлөвлөж байгаа эмнэлэг маань нийтдээ 6 хагалгааны өрөөтэй бол үүний 3 нь бол яг энэ өдрийн эмчилгээгээ буюу иргэн ирээд мэслийн үйлчлэгийг аваад ингээд шууд эмнэлгээс гарах байдлаар зохион байгуулагдсан. За мөн энэ эмнэлгийн давуу тал нь гэх юм бол агаарчлалтын систем байгаа. За ялангуяа агаарчлалтын систем гэдэг маань одоо өвчтөн болон өвчтний өрөө, мэс таслын өрөө, халдварт өвчтний өрөөнүүд бүгд тусгай агаарчлалтын системтэй. Ингэснээр болохоор эмнэлгийн дотоод халдварыг бууруулах, эмнэлгийн дотоод халдварыг бууруулснаар ор хоногийн нөгөө өвчтөн хэвтэх ор хоногийн тоо буурна. Ингэснээр мэдээж эмнэлгийн өртөг зардлыг бас ингээд бууруулах ийм бас их ач холбогдолтой бол энэ төслийн үйл ажиллагаа явагдаж байгаа. За мөн тодруулаад хэлэхэд яг энэ эмнэлэг маань олон улсын нөгөө ногоон стандартыг бол хангасан одоо барилга байгууламжийн төлөвлөлтөд явж байгаа. За энэ маань мэдээж эмнэлэг буцаад байгаль орчиндөө ээлтэй, тэгээ байгаль орчиндөө нөлөөлөх энэ хорт нөлөө багтаа бас төлөвлөж байгаагаар бас энэ давуу талтай байгаа. За яг орчин үеийн эмнэлгийн чиг хандлагыг одоо агуулсан тий энэ дэр яаралтай тусламжийн хэсэг мөн яг энэ тархи болон зүрх судасны томоохон аппарат тоног төхөөрөмж жишээлбэл ангиограф, имра тавигдсанараа бас энэ яг хүндрэл нас баралтыг одоо эрт одоо хөгжлийн бэрхшээлтэй болохоос сэргийлэх, нас баралтаас сэргийлэх юм олон бас энэ давуу талуудыг өөртөө агуулсан эмнэлгийн төсөл байгаа. Тархуу уул аймгийн нэгдсэн эмнэлэг барих төслийн төсөл хэрэгжүүлэх нэгж нь 25 оны 9 сарын 1-ээс бүрэн бүрэлдэхүүнээрээ бүрэлдэж төслийн хүрээнд хийгдэх ажлууд руу эрчимтэй ороод байна. Манай төслийн үндсэн зорилго нь олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмж бүхий
байгаль орчин дээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй төвийн бүсийн нэгдсэн эмнэлгийг барьж байгуулах байгаа. Төслийн санхүүжилтийн хувьд Европын цэргийн босголт хөгжлийн банкны 51 сая долларын санхүүжилтээр барилга байгууламжтай сашгүй холбоотой томоохон тоног төхөөрөмжүүд мөн төслийн зөвлөх үйлчилгээ, төслийн барилгын хяналтын инженерийн зөвлөх үйлчилгээг санхүүжүүлэхээр төлөвлөгдсөн байдаг. Монгол Улсын засгийн газраас эмнэлгийн байгууламжтай холбоотой дэд бүтцийн асуудлыг санхүүжүүлэх мөн төсөл хэрэгжүүлэх нэгжийн урсгал зардлыг хариуцахаар тохиролцсон байдаг. Хөгжлийн түнш байгууллагын санхүүжилтээр олон улсын нээлттэй тендерийг 3 удаа зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байдаг. Нэгдүгээр тендер нь бол төсөл хэрэгжүүлэлтийн зөвлөх багийн тендер 24 оны хоноос 25 оны 8 сарын хооронд энэхүү тендер маань амжилттай явагдаад гэрийн инженерийн консалтинг компани шалган одоогоор төсөл хэрэгжүүлэх нэгжтэй хамтран барилгын болон барилгын зөвлөх инженерийн тендерийн бичиг баримтын бүрдэл дээр ажиллаж эхлээд байна. Хөгжлийн төсвийн санхүүжилтээр явагдах энэхүү олон улсын тендер нь Европын цэргийн босголт хөгжлийн банкны өөрийнх нь эсэв програм дээр нээлттэйгээр явагдах юм. Мөн Монгол Улсын засгийн газрын хариуцсан дэд бүтцийн ажлууд маань 25 онд хилцсэн байгаа. 1181 дээр үерийн далангийн ажил маань 100% хийгдэж чадсан бол 897 нэг дээр авцсан байгуулах ажил маань 65% явж байна.